Миний хувьд бол зам тээврийн осол биш. Энэ бол уралдаанд орж явах үеийн осол мотоспортод маш сайхан спорт. Гэхдээ энэ гудамжинд хэрэгжилжлэхгүй. Жижигхэн тооцооллын буруугаас хурдвал дахин үржигдээд тэгээд энэ дээр бол одоо алдаа гараад энэ аваар гарсан байгаа. За би бол тамирчин хүн. Тэгэхээр тамирчин хүн ямар нэгэн спортыг сонгосноор тэр спортын давуу болон сул тал гэж байдаг. Миний хувьд бол ер нь экстрим спортод илүү сонирхолтой. За жудо бүх бие хамгаалах урлаг. За тэгээд дээр нь мотоспорт. Тэгээд 2017 оны 5 сарын 13-ны өдөр Монголын Бартат замын Бааха 250 гэж уралдаан байдаг. Тэр уралдаанд орж явах явцдаа би аварт орсон. Тэгэд ер нь бол монгол хүн хөлөг морой нас унчаад морой муулдаггүй шүү дээ. Тэгэхээр яг тэрнтэй адилхан би энэний дараа тэрэгэн дээр суучаад машинаа тэргээр солилцоод амьдралынхаа алхаж явах хүүхдүүдэд тэрвэрх тэр хүч чадлыг өвчтний ороор солилцоод тэгээд миний бодсон юм бол би эрсдлээ тооцоогүй төлөвсөн. Амжилтанд хүрсэн хүн үргэлж ялалт өгдөг тэмүүлдэг. Ялалт руу тэмүүлж яхад ямар ч одоо тэр эрсдэл үүсгүй юм шиг заримдаа боддог. Тэгээд хурдаа тохируулаагүй мэдээж замаа үдчихэд дараагийн удаа явахдаа бол зам дээр бол маш жижигхэн тооцоол буруу гаргасан. Жижигхэн тооцооллын буруугаас хурдвал дахин үржигдээд тэгээд энэ дээр бол одоо алдаа гараад энэ аваар гарсан байгаа. Би чинь Солонгост очиод хагалгаанд ороод 2 сар болсны дараа сүүлдээ төлбөр маш их гардаг мэдээж. Тэгээд буцаар болсон. Тэр үед маш өндөр халуунтай. Гэхдээ тэр хүртэл би оншоо мэдээгүй байсан. Хамгийн сүүлд буцаас 2 хоногийн өмнө эмчнэрийн зөвлөгөөний хурлаар орсон. За ингээ эмчнэрийн зөвлөгөөний хурлаар ороход бол 10 солонгос эмчийн эсрэг талд орчуулагч манай аав, миний хань бид 3 байсан. За ингээ байж хахад эмч босч ирээд тэр үл явтаа миний амьдралдаа үнэхээр тухайн үед сонс хамгийн хүнд мэдээ байсан. Тэр нь баясгалантаа хүзүүний төвшин C4-тэй гэмтсэн босох боломжгүй, цаашдаа удаа амьдрах боломжгүй гэж хэлсэн. Тэгээд гэхдээ амьд байх сайхан магадгүй танд 3 сарын нас байгаа гэж хэлж ирсэн. Тэгээд тэр үед бол хүн нэг жоохон ч гэсэн юмнаас дэгээд ч гогдож авмаар санагддаг. Жоохон ч гэсэн тийм авмаар санагддаг. Тэгээд Солонгос ийг гэж асуужсэн л да. Таны өвчтөнгүүдээс одоо ингээд явж байгаа юм байгаа үстэгс харамсалтай байхгүй. Тэгвэл дэлхийд ядаж байгаа юм л гэдэг. Гэхэд бол уучлаар яг ийм төвшөнд байдгуумаа гэж хэлсэн. Тэгэл тэр үе бол маш хэцүү байсан. Үнэхээр хэцүү байсан. Ганц бодсон юм би өөрийгөө бодоогүй би ч 4 хүүхэдтэй хүн. Бас хантай хүн. Аав ээж маань байна. Найз нөхд маань байна. Тэр үед ерөөсөө би чаднаа л гэж бодсон. Чадах ёстой. Яагаад би өөрийнхөө төлөө биш би тэр хүмүүсийн төлөө амьд үлдэх ёстой. Тэр хүмүүсийн төлөө сайн амьдрах ёстой. Тэгээд дээр нь би их нэртэй өгсөн амлалт байсан. Би гайхамшиг бүтээнэ гэж амлаж ирсэн. Тэгэл тэрнийхээ төлөө одоо ингээл одоо болтол зүтгэж явна. Гайхамшигаа бүтээж чадаагүй гэхдээ гайхамшиг би гэдэг итгэсээр л явна. Ерөөсөө хань гэдэг үгийг хан мэд. Өнөөдөр авч яваа хүн бол миний эхнэр. Тэгээд миний эхнэр Мөнхтяа гэдэг. Бид хоёр 21 жил цогтой амьдарч байна. Энэ хугацаанд бол ээж шиг минь, эхнэр шиг минь, охин шиг минь надаа тэгж бүх талаараа нөхөж явдаг. Маш сайхан эмэгтэй. Би бол Монголын бүх эмэгтэйг энэ эмэгтэй шиг бас мундаг гэж бас боддог. Эмэгтэй хүн болгоны дотор маш хүчтэй чадвар байдаг. Тэгээд одоо хэлхүүг олддоггүй шүү дээ. Энэ уран дулаан цаг, холын зам энэ үед бид нар бол одоо яарч байна. Монгол хүний нэг зам байдаг л да. Жилийн 4 үлрэлттэй учраас үргэлж яарч идэг. Яарснаар юунд хүрэх вэ гэдгээ сайн бодох хэрэгтэй. Хүн хурдан явж ирүүш, сайн явж ирүү гэж асуудаг. 20 км цагийн хурд хэтрүүлж явснараа 500 км газарт 2-30 минут л хожиж магадгүй. Гэхдээ энэ нэрслийг 30 дахин ихсгэж байгаа ш. Тийм болохоор хурдаа тохируулаад яв. Та ялангуяа хайртай хүмүүсээс суулгацсан өөдөөс чинь нэрж байгаа замын хөдөлгөөнд орж байгаа бүх хүн гэр бүлээрээ явж байгаа. Тийм болохоор энэ бол маш том хариуцлага. Хурдаа тохируулж яваарай. За тэгээд дээр нь би бас нэг юм хэлхийг хүсэж байна.
аял зугаалга, амралт энэ үед арх дарс уусан үедээ автомашин хизээч битээ байр. Энэ бол одоо тамийн хэлч гэдэг үг байдаг бол тамийн хэлчээс өөрчлөг болно. Арх уусан үед хүний сэтгэн бодох чадвар өөрчлөгдөн, самбаачлалтаа өөрчлөгдөн. Энэ хэмжээгээр одоо та эргэн тойрондоо үл ерөөсө хутгаар салуурчингаас илүү аюултай үйлдэлийг үзүүлж байгаа. Тийм болохоор арх уусан үед жолоо хизээч битээ бариарай гэж л уриалмаар. Тэгэхээр залуучуудаа хэлэхэд мотоспортоор хичээллээ. Мотоспортод маш сайхан спорт. Гэхдээ энэ гудамжинд хэрэгжилжлэхгүй тийм ээ. Энэ гудамжинд битээ хэрэгэл. Мотоспортоор хичээлдэг залуучуудын давуу тал байдаг. Тэр гэдэгч гудамжинд уралддаг. Ягаад гэвэл өөрийнхөө чадварыг, техникийн чадварыг мэддэг болчихсон учраас уралддаг. Хэрвээ одоо залуучууд маань үнэхээр тавхимаар байгаа бол энэ спортоор хичээл. Гудамжинд битээ давх, хурд битээ хэтрүүл. Замын хөдөлгөөний дүрм гэдэг бол одоо маш чухал юм байгаа. Энэ бол зөвхөн таны өөрийн амнаас биш эргэн тойрон байгаа бүх хүний чинь хамгийн хайртай гэр бүлийн чинь өмнө хүлээх таны үүрэг. Тийм болохоор ерөөсөө замын хөдөлгөөнд оролцохдоо хурдаа битээ хэтрүүлээрээ анхаарал болгоомжоо сайн авч яваарай л гэж дүүнэртээ захиндаа. Мэдээж зогсох бол маш хэцүү байдаг. Маш хэцүү. Маш удаан хугацаанд бэлтжиж яриа гэж зогсдог. Тэр зогссны дараа даралт ундаг. Гэхдээ зогсох мэдрэмж үнэхээр гоё. Өдсөж үзээгүй талхны амт мэддгээ гэдэг шиг яг өвдөж үзээгүй юм бас ойлгохгүй. Гэхдээ зогсох мэдрэмж бол үнэхээр гоё. Өнөөдөр би хүүхдүүдтэй мөрөөдлийн тухай мөрөөдөл бүхгүй гэж лекц уншдаг байсан. Би хурлан гишүүн болохоос өмнө би 21 аймгаар тойрч хүүхдүүдэд лекц уншижсэн. Хүүхдүүд та их азтай маа, та их сайхан их нартай, та гоё мэрэгжилтэй, таны кинонууд гоё. Би тэднэрт зөрөөд нэг л хэлдэг байсан. Та нар надаас илүү азтай. Яг гэвэл та нар ямар ч хүн үсээ та нарын насыг авчдаггүй. Тэр гоё насандаа, хүүхэд насандаа. Хоёрдугаар та нар хэний ч тусалцаагүйгээр өөрсдөө гүйж хараач те. Энэ бол хамгийн том аз жаргал байдаг. Алхаж байгаа хүн алхахын аз жаргалыг мэддэг. Тэгэхээр энэ бол маш гоё аз жаргал байдаг шүү л гэж хэлдэг шин. Тэгээ мөрөөдөл мөхгүй эцэст нэлгэдэг.